За намайг Бямба хүүхдээ анги төвшин гэдэг. Мөсийн ховдог салбар сургуулийн математик мэдээлэл зам багшаар 2001 онд төгссөн. 20 дахь жилдээ Эрдэнэ хотод 11 дугаар сургуульд математик мэдээлэл зам багшийн ажлаар ажиллаж байна. Мэдээлэл зам багш математик багшаар хосолсон мэргэжил математик гэхээр зөвхөн математикийн шинжилгээ ухааны одоо нэг хичээлүүдийг математикийн суур шинжилгээ ухааны мэдээлэл өгдөг бол математик мэдээлэл зам багш гэхээр би математикач цаа мэдээллийн технологич цаа гэсэн. 2001 онд Улаан аймгийн Улаан сургууль нөгөө ажилд ороход ингээл сургуулийн өвд дээр орсон чинь амар ингээл олон танихгүй хүмүүс байсан. Тэгээд өөрөө их нөгөө жижигхэн болохоор хүүхдүүдээс одоо яана нуруугаараа гэж аягүй хэмзгэлж явдаг байхгүй. Тэгээд надад нэг 8 дахь тухайн 8 дугаар ангийг математик дааж аваад математикийн заа гэдэг төгс. Тэгээд тэр анги минь маш олон хүүхдтэй 33 хүүхдээс 22 хүүхдтэй өмөлн гэж хүүхдийн нөгөө наслахаар айгүй их хөдөлгөөнтэй өмөлдөг. Тухайн жилдээ за математикийн төгсөж ирсэн юм байна. Одоо чиний те ямарч байсан ямар чадал гарах чи харъя надад 10 дахь төгсгөнгийн математикийн хичээлийг өгчихсэн. Тэгээ тэн дээр би айгүй их хариуцлагатай бас нөгөө залуу багшид бас их боломж олгосон гэж одоо бол хардаг. Тэгээ тухайн ангиас математикийн олимпиадын хүүхдийг бас бэлдээд аймагт 5 дугаар байрт анхны маань амжилт хүүхдийн маань амжилтыг гэж гарч ирж байсан. Тэгээ тэрэндээ бас айгүй их урамшдаг. Технологийн хичээлийг ихэвчлэн л нөгөө хүний хэрэглээнд их ойрхон болохоор хүүхдүүд дээрээс нь нэлтийн шалгалт өгдөг болохоор нэг тэгж зарим нь бол нэг оошотгүй. Яагаад тэгэхээр би өөрөө л одоо гар утастайгаа ажиллаад явхад болоо гэсэн ойлголт бас байдаг. Мэдээллийн технологи гэдэг бол яг хүний хооронд харилцаа үүсгэж байгаа. Харилцаа үүсгэхдээ одоо дамжуулж ашиглаж байгаа тэр аппликейшн технологи төхөөрөмжийг зөв зохистой ашиглах хамгийн чухал оршдог. 14 дугаар сургуулийн мэдээлэл технологийн мэргэжлийн 4 багш байдаг. Мэдээллийн технологийн хичээл нь шинжилгээ ухааны мэдээллүүдийг компьютерт хүүхдүүдийг загварчилж сургадаг. Текст мэдээллийг хүснэгтэн хэлбэр рүү шилжүүлэх үү, схем диаграм руу шилжүүлэх үү. За бодлогыг бодлохтой одоо хэр зэрэг одоо хялбар аргаар бодож одоо загварчлах уу гэх мэтийн хүүхдийг олон чадварт ингэ сургадаг болохоор маш чухал бас хичээлүүдийн нэг байдаг. Тэгэхээр энэ хичээлээ одоо шимтэн суралцсанаар хүүхдүүдийн олон талт оюуны чадвар бол илүү хөгжих боломжтой хичээл байдаг юм аа. Бусад сургуулиудаас манай сургуулийн одоо ялгаатай тал нь дотоод сүлжээг айгуу сайн одоо ашиглаж хүүхдүүд манд шууд сүлжээгээрээ мэдээлэл шалгуулах, шууд сүлжээгээр одоо шалгалтаа өгөх дэвшилттэй талууд маш их байгаа. Мэдээллийн технологи хичээл гэхэд хамгийн нэн түрүүнд бол community одоо эрүүл мэндийн шаардлагыг хүүхдүүд бас сайн баримтлах хэрэгтэй. Яагаад тэгэхээр дэлгэцтэй ажилтдаг хамгийн түрүүнд миний анхаардаг нь орж ирээ сууж байгаа хүүхдүүдийг байнга нуруугаа цэх, хоёр хөлөө одоо улаан шалан дээрээ тавиад цэгсүү. Дэлгэцээ болохоор зэрэг өөртөө тааруулаад харааны төвшөндөө байлгаараа гэдэг. Одоо мэдээллийн технологи хичээл дээр хүүхдүүд багшийн ярихыг сонсохын зэрэгцээ компьютер давхар одоо мэдээлэл боловсруулах тэр сэтгхүүд бас суралцж идэг. Компьютер дээр ажиллах явцад бол зүгээр л нэг одоо нэгийгээ дуурайгаал энэ өнгө оруулалт юм байна гэдэг биш. Энэ өнгө оруулдаг тэр үг чинь ямар нэртэй командын тэр нэрийг тогтоолоход давхар одоо англи хэлний мэдлэг дэвшилж идэг. Багшийн мэргэжилж их сайхан штэ. Анх 2001 онд багшаар ажиллаад Улаан аймгийн 3 дугаар сургууль багшаар ажиллаж ороод за орсон цагаас хойш 20 жилийн хугацаанд үндсэндээ бол яг даан авч ажилласан анги бол удирдсан анги 4 дахь анги маань. Дааж байгаа үед болохоор эцэг эхчүүдээ ойлголцохгүй ч юм уу хүүхдүүдээ нөгөө ингээд хүүхдүүд нь аягүй заримдаа өргөмөр ингээд харахад би одоо тэр хүүхдэд ярилцаад тухайн хүүхдийг ингээд сэтгэл зүйн төвшөндөө ойлгоод байхад эцэг хэн одоо миний амьдрал чамд нэг хамаагүй ч гэдэг юм те. Ийм тохиолдол үед бүр багш болохсондоо харамсахч биш яг би яаж ойлгох уу гэж та бараг нойргүй хондоггүй байсан. Шууд 2002 оны хавар болоод мэдээлэл зүйн багш олимпиад тэгээд сэтгэх чадварын насан туршидын олимпиад дээрээс нь сурагчдын олимпиадууд за бас судалгааны ажлын илтгэлийн уралдаан гэдэг нь бол жил болгон тогтмол оролцож ирсэн.
нийтдээ нэг 14-5 удаа багш олимпиад байрлуулсан. За миний бахархал гэх юм бол мэдээж би сайн аав ээжийн сайхан гэр бүл төрсөндөө маш их бахархдаг. Тэгээд аав ээж минь намайг өдөө зэрэгтэй. Миний одоо өдөө хүрэх одоо бүх зам цомлол аав маань их чухал өрхтэй байсан. Тэгээд бас хоёр охинтой гэр бүлтэй бас устыг бодоход бас арцсангүй азтай гэж өөрийгөө бодож явдаг. Тэрний дараа би эзэмшин мэрэгчлээ бас онож сонгож эзэмшиж энэ дээрээ бас өөрөө бас дуртай ингэж ажиллаж явж байгаа